Үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхийн Монгол хөтөлбөр ээлж дугаараа танилцуулж байна. За өнөөдөр Шинжлэх ухааны академи олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, олон улсын харилцааны судлаач мэргэжилтэн Зандан манай студиуд ирсэн. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд. За өнөөдөр бид хоёрын ярих гол сэдэв бол Brexit буюу Их Британи Европын холбооноос гарах энэ үйл явдалтай холбоотойгоор за чухам яагаад энэ ойлголт гарах болсон хизээнээс Brexit-ийг ярьж эхэлсэн. Тэгэхээр энэ талаар эхлээд хоёулаа үзэгчдтэй ойлголт өгье тий. За Brexit гэхээр British exit буюу одоо Британи Европын холбооноос гарч ийна гэсэн ийм утгатай үг байгаа. Тэгээд яг ингээд түүхийг үзэхээр Британий хувьд бол Европын холбооны талаар зөндөө олон эргэлзээтэй угаасаа байдаг байсан. Эрт дээрээс анх одоо 1973 онд Европын холбоонд хэлсэн байдаг шүү дээ тий. Тэгээд тэрнээс хойш болохоор жишээлбэл 1988 онд Маргарет Тэтчер консерватив намын дарга буюу одоо ерөнхий сайд байсан хүн бас Европын холбооны талаар ерөнхийдөө одоо эсэргүүцсэн байр суурь илэрхийлж исэн удаа байдаг. Жишээлбэл тэр Брүш think tank дээр хийсэн яриа нь бас нэлээд алдартай байдаг. Тэгээ Brexit гарах шалтгаан болохоор 2016 онд Дэвид Камерон консерватив нам маш олон одоо суудлаар илүү тийм давуу ялалт байгуулсан нэг шалтгаан болохоор Европын холбооноос гарах уугүй юу гэсэн одоо олон нийтийн референдум ард иргэдийн дунд явуулна гэсэн тийм бас амлалт өгж ингэж ялалт байгуулж исэн. Тэгэхээр 2016 онд тэр референдумыг 6 сард зохион байгуулад тэгсэн чи яасан бэ гэхээр Европын холбооноос гарнаа гэсэн хүмүүсийн тоон илүү олон байсан. Маш бага хуваар ч гэсэн 51.6 хуваар одоо гарна гэсэн ийм санал өгсөн байсан. Тэгэхээр энэ санал яагаад одоо тухайн үед одоо Европын холбооноос гарах нь зүйтэй гэж ярьж исэн хүмүүсийн хувьд яагаад тэгж ярьж исэн бэ гэхээр хэд хэдэн шалтгаануудыг нэрлэж исэн. Яагаад вэ гэхээр бидний хувьд одоо хилээ өөрснөө мэдмээр байна тий. Хилээ өөрснөө хяналтандаа авмаар байна. Өөрснийхөө далай тэнгисийг тий хяналтандаа авмаар байна. Өөрснийхөө хуулийг хяналтандаа авмаар нь бид нар тусгаар тогтносон улс шиг баймаар байна гэж их ярьдаг байсан. Энэ дунд одоо жишээлбэл Brexit-ийг дэмжигчид юу гэж одоо суртал ухуулга явуулж исэн бэ гэхээр за нэгдүгээрт болохоор тусгаар тогтнолтой холбоотой тий өрсөлдөөний бодлого тэгээд тариалангийн аж ахуй та холбоотой бодлогууд зохиогчийн эрхтэй патентын хууль тиймэрхүү одоо асуудлууд тэр хуулиуд бол Европын холбооны хуулиудаа дагдаг байсан. Тэгээд зарим одоо журмууд нэг төвхтэй гэж тэгэж одоо ярьдаг байсан. Жишээлбэл одоо хэдэн наснаас доош хүүхэд одоо шаар үлээж болохгүй ч гэх юм уу те. Тиймэрхүү нөгөө нэг хүмүүсийн амьдралдаа орхон юуг бас их ярьж исэн. Европын холбоо том корпорациудыг их дэмжиж байна гэсэн тийм дэлхийн худалдааны байгууллага одоо тий хавсарч Европын холбоо бол одоо тэгж гэн гэж бас үзэжсэн. За тэгээ евро болохоор угаасаа нөгөө Британи маань еврод хамрагдааг байсан. Еврод шилжээ та нар юу болж ийн харалтаа тий. Еврод шилжснээс болоод одоо Португал, Испани тэд нар ч одоо эдийн засаг нь урчлаа штэ тий. Гэдэг ийм жишээ бас өгчээсэн. Тийм мөнгөнд тэмдэгтэн дээр ярьж ирсэн. Тэгээд цагаачлалын бодлого тий ялангуяа зарим нь болохоор одоо жишээлбэл цагаачлалын бодлогын бүр эсрэг ингээ ярьж хахад бид нар одоо ингэж гаднаас хэтэрхий хүн авчирхаар бидний ажлыг булааж байна гэсэн юм ярьж ирсэн. Зарим нь болохоор юу гэж ярьж ирсэн мэхээр бид нар цагаачлалын бодлого өөрснөө тодорхойлчихвол яг үнэхээр Британд ямар ажиллах хүч хэрэгтэй байгаа вэ? Тэр хэрэгцээнийхээ дагуу бид нар цагаачлалын бодлогоо явуулмаар байна гэж бас ярьж ирсэн. За тэгээд одоо жишээлбэл жилийн 13 тэрбум фунт стерлинг Европын холбоороо бид нэр төлж байна. Энэ мөнгө чинь ингээд урсаад байна. Энэний оронд бид нар одоо эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулах боломжтой. Тэгэнгүүт энэ нь яг ингээд хүмүүст илүү ойлгомжтой байх үднэс бараг тий. За одоо 7 хоногт бид нар 350 саяас 600 сая паундыг Европын холбоороо төлж яана гэж ингэж ярьжсэн. Энд яг нэг дэмжигчдийн одоо жишээлбэл дэмжигчдийн байр суурь юм байхад Brexit-ийн эсэргүүцэгчдийн байр суурь юу вэ гэхээр ерөөсөө бид нар цагаачтыг болохоор авах нь зөвөө яагаад вэ гэхээр одоо Британд тий ингээд шаардлагатай тийм ажлын хүч бол хэрэгтэй байгаа гэж ярьж ирсэн. Мөн одоо Европын холбоо руу хичнээн мөнгө ингээд өгж байгаа ч гэсэн яг эргээгээд бидэрт илүү их ашигтай яагаад тэгэхээр одоо
чөлөөт худалдаа чөлөөт худалдаа тэгээд Европ руу одоо Европын холбооны гол одоо үндсэн юунууд байгаа шүү дээ. 4 одоо эрх чөлөө гэж нэрлэдэг байгаа. Бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хүн тэгээд мөнгөний урсгалын одоо чөлөөт нэвтрэлт чөлөөт ингэж явахын боломжийг бүрдүүлж байна гэх мэтчлэн тэгэж ярьж байсан. За тэгээд яг ингэ референдумын юуг харахаар санал асуулгыг харахаар бас их сонирхолтой үр дүн харагдаж байгаа юм л да. Тэрэн дээр юу вэ гэхээр Brexit-ийг дэмжиж байгаа хүмүүс нь болохоор ихэвчлэн одоо дэмжих магадaltaй байсан хүмүүс нь болохоор илүү одоо насан арай ахмаг. Brexit-ийг одоо жишээлбэл эсэргүүцсэн хүмүүс нь дандаа насан залуу тусмаа Brexit-ийг илүү их одоо эсэргүүцсэн юм харагдаж байгаа. Тэгэхээр бас энэ дээр одоо жишээлбэл бүтэн цагийн ажилтай болон одоо байнгын ажилтай байсан хүмүүс бас Brexit-ийг бол ерөнхийдөө эсэргүүцсэн байгаа байхгүй. Энэ дээр юу харагдаж байна вэ гэхээр яг одоо тухайн Британд амьдарч байгаа хүмүүс байгаа байдалтай сэтгэл хангалуун бус яг ингээд чөлөөт худалдаанаас шууд ингээд өгөөж авдаггүй гэж өөрийгөө үздэг тийм хүмүүс бол эсэргүүцсэн дэмжсэн байх магадaltaй байгаа байхгүй тий. Тэгэхээр ялцчгүй одоо иймэрхүү том өөрчлөлт хийхэд юу харагдаж байгаа гэхээр хүмүүс сэтгэл хангалуун бус байдлаа энэ мэтээр илэрхийлсэн. Гэхдээ зарим одоо судалгаагаар болохоор хүмүүс яг Европын холбооны тухай сайн ойлголтгүй байсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд яг ингээд референдум болоод за Европын холбооноос бид нар гарнаа гэсний маргааш нь Google одоо хайлтаар Европын холбоо гэж юу вэ гэдэг хайлт хамгийн их байсан байх жишээ нэ тий. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр бас маш их хүмүүс мэдээлэл харьцангуй бага байгаад тэгтээ одоо жишээлбэл зарим судлаачдын үзэж байгаагаар болохоор Британийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асар их одоо зарим нь одоо яг энэ Brexit-ийг дэмжижсэн улсууд нь хэтэрхий их нэг талыг баримталсан мэдээлэл өгсөөр агаад Европын эсрэг их тийм ойлголттой болгочлоо гэсэн тийм бас судлаачд байгаа л да. Сонирхолтой онцөг байна тий. (2019 онд илүү 2018 онд Brexit гэдэг үг нөгөө хамгийн хайлттай бас Google-ийн тийм үг болж исэн тий. Тэгэхээр яг Их Британи Европын холбооноос гарснаар эдийн засаг, бизнес, худалдаа цаашлаад улс төрийн салбарт яг одоо ямар өөрчлөлтүүд ер нь гарч ирлээд байгаа юм бол. За Европын холбооноос Британи гарахаар юуны өмнө яг британчуудад бол шууд нөлөөлөх юм нь юу вэ гэхээр түрүүн бид урдсан штэ Европын холбооны 4 эрх чөлөө бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хүн тэгээд мөнгөний урсгал энэ дээр болохоор яг ингээд бараа бүтээгдэхүүн болон мөнгөний урсгал дээр бол харьцангуй өөрчлөлт нь бага байна. Тэгтээ хүмүүс болон тэгээд одоо жишээлбэл үйлчилгээ тэрийг явуулахад бас арай хүндрэлтэй болох юм а гэсэн тийм судалгаа эсэлтэй. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл харахаар шууд нөлөө юу вэ гэхээр британчуудын хувьд Европын холбоо руу очиж ажиллах ажиллахад илүү хүндрэлтэй болж байгаа. Яагаад вэ гэхээр 90-с дээш хоноход илүү одоо виз авах шаардлагатай. Тэгээ британч аль талдаа бас британчуудын хувьд одоо жишээлбэл Европын холбоонд очиод ажиллах гэхээр өөрийнх нь ажил мэргэжлийн үнэмлэх нь тэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх магадaltaй Европын холбооных ч гэсэн бас тийм. Энэ дунд ялангуяа эмч, инженер, архитектор гэсэн иймэрхүү бас чухал мэргэжлүүд орчиж байгаа л да. За тэрнээс гадна Хилгайл дээр одоо бараа сая нөгөө Brexit-ийн хилцээр худалдааны хилцээрээ бол байгуулсан шүү дээ. Тэгэхээр энэ бол харьцангуй чөлөөт худалдаа явагдана гэд тэгж ярьж байгаа боловч яг үнэндээ болохоор харьцангуй одоо галийн бүрдүүлэлт хийх ч юм уу тэрэн дээр одоо зарим зүйл дээр одоо төлбөрүүд нэмэгдэх ч юм уу тиймэрхүү юмнууд бол байгаа. Хэдий тариф байхгүй гэж байгаа ч гэсэн. Тэгээ энэ дээр бас нэг саяхан болсон юу гэхээр John Lewis гэдэг жишээлбэл Британийн тэр их нөгөө их дэлгүүрийнхэн болохоор Европ руу одоо жишээлбэл за Британийн бусад хэсгээс Ирланд руу бүтээгдэхүүнээ явуулахад галийн бүрдүүлэлт хийх шаардлагатай болсон гэх мэтчлэн. За тэгээ компаниудын хувьд болохоор ойрын хэсэгтээ бол ерөнхийдөө яг нөө тодорхойгүй байдал жоохон байгаад ах шиг юм л да. Яагаад вэ гэхээр яг илүү тодорхой байдал бий болсон боловч яг тэр тариф байх юм уу байхгүй юм уу гэдэг дээр бол эргэлзээтэй байгаа даа. Хэдий чөлөөт худалдаа
явна гэд ингээд тохирсон боловч бодит байдал дээр болохоор жишээлбэл тэдэрт нэг удаа ямар нэг те лабораторид нэг хоол хүнсний шинжилгээ өглөө гэхэд бас төлбөртэй байж ах ч юм уу те галийн бүрдүүлэлт нь илүү их цаг авдаг гэдэг үднээсээ их бас зардалтай болж эхэлж байгаа. За тэгээд одоо зарим үйлчилгээний салбар жишээлбэл те арай илүү хязгаарлалттай болно гэсэн үг болчихж байгаа. Ялангуяа Британи бол санхүүгийн их том бас төв улс байдаг. Ялангуяа Лондон тиймэрхүү тал дээр зарим хязгаарлалтууд ажиглагдана гэж байгаа. За тэгээд гар утасны компаниуд жишээлбэл роумингийн төлбөр авдаг болж байгаа. Хуучин бол авдаггүй. Хахад те Европ руу одоо явлаа гэхэд эрүүл мэндийн даатгал нь бас тусдаа болж байгаа болохоор жишээлбэл Европын холбоо руу очихдоо эрүүл мэндийн даатгал тусад нь худалдаж авах шаардлагатай болох те. За тэгэд амтан зөөвөрлөхөд хэцүү болж байгаа гэж байгаа. Амтан зөөвөрлөхөд хэцүү болж байгаа гэдэг маань бас их сонирхолтой л да. Одоо маш олон тийм нөгөө бичигт баримт бүрдүүлдэг нэлээд хэдэн сар болж байдаг. Европ дотроо бол хамаагүй байсан бол одоо тэр маань бас удаад явж байгаа. Амтны гаралтай бүтээгдэхүүнүүдийг импортлоход бас илүү их шаардлагууд нь өндөр болоо явчихж байгаа. Жишээлбэл саяхан бас нэг болсон үйл явдал юу вэ гэхээр гахаа махтай сэндвич ачааны машин жолоодоо явж байгаа жолооч нь сэндвичээ хургаалгасан гэд бас нэг нэлээд болсон байх жишээ нэ тэ. Тэгэхээр нэг иймэрхүү нөгөө яг британчуудын хувьд бол иймэрхүү нөлөөнүүд яг гарч ирж байгаа. Тэрнээс гадна яах вэ гэхээр Британийн хувьд улс төрийн хувьд одоо жишээлбэл өөрснийх нь тэр нэг барьдаг бодлогоодыг Европын холбоонд шууд одоо дэмжих магадлал нь арай багасч байгаа байхгүй яагаад вэ гэхээр Европын холбооны нэг хэсэг байхад тэнд угаасаа гишүүнээр байхад илүү их лобби хийх ч юм уу тийм тэгээд Европын холбоо нэгдэж дуурахад тэр одоо Британийн бодлого илүү одоо жинтэй байх магадлалтай байсан. Одоо Британийн хувьд болохоор юу чухал одоо Британийн хувьд Европын холбоонд амтан хамгааллын талаар бас их дуурдаг байсан байгаа. Жишээлбэл 2006 онд Британд бас амтны хамгааллын тухай хууль гаргасан. Тэр хуулиар болохоор амтныг одоо жишээлбэл нядлахын өмнө тэр амтны нядлуулах гэж байгаагаа мэдэх ёсгүй ч юм уу. Амтнтай ингээд зүй ёсоор харьцах хэрэгтэй. Амтны эрхийг хамгаалдаг хамгийн тийм тэргүүн магна улс байдаг. Тэгэхээр тэр тал дээр бол ерөнхийдөө жоохон улс төрийн нөлөөлөл нь багасна гэж үзээд байгаа. За тэрнээс гадна одоо Британи болохоор бас байгаль орчин уур амьсгалын дэлхийн дулаарлын тал дээр бас их нэлээд ажлууд хийдэг ийм улс байж байгаа. Тэгэхээр тэр тал дээрээ бас ерөнхийдөө арай жоохон өөрийнх нь тэр байр суурийг сулрах юм болов. Гэхдээ яг хав энэ дээр бол яг нэг тийм шууд нөлөөлөл гарахгүй байх л та. Гэхдээ бас тиймэрхүү тал дээр яг Европын холбоогоор дуурдаг нэг арай өөр байсан бол одоо Британд ангаараа дуурах нэг арай өөр болох магадaltaй байна. За тэгээд Умард Ирландын хувьд болохоор ер нь бол Европын холбооны хуулиар яваад байгаа. Ер нь худалдааны хувьд Европын холбооны хуулиар явж байгаа болохоор Умард Ирланд руу жишээлбэл Британийн бусад хэсгээс бүтээгдэхүүн оруулахад галийн бүрдүүлэлт хийх ч юм уу гэх мэт иймэрхүү улс дотроо бүр тийм сонирхолтой байдал нэг хэсэгтээ үүсгэхээр байгаа. Брекситийн хүрээнд тий. Тэгээд энэ дээр бас нэг юу хэлэхэд далайн өөрснийхөө одоо тэнгисийн тэр усыг загасчлал Европын холбооны улсууд одоо Британд чөлөөтэй загасчилдаг байсан бол одоо тэр нь явандаа ер нь бол багасж байгаа. Дараагийн 4-5 жилдээ дахиад арай ингээ багаар багасгаад тэгээд тэрнээс цаашаа жилдээ хилцээрээ хийгээд явна гэж л. Тэгэхээр одоо жишээлбэл одоо Европын холбооны улсынхан Британаас чөлөөтэй загасчлаад нэг 600 сая паундын фунт стерлингийн загсыг жил болгон барьдаг байсан гэсэн тооцоо байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол ерөнхийдөө ялтчгүй багасна. Гэхдээ энэ загасчлалыг бас ингээд одоо жишээлбэл Британийн хувьд тэр референдумыг зохион байгуулад тэгээд бид нар одоо Европын холбооноос гарах ёстой гэдэг энийг ярихад энэ загасчлал гэдэг асуудал бол их том яригдчихсэн боловч яг эдийн засгийн нөлөө нь бол Британд их бага гэж тооцогдсон юм л. Тэгэхээр энийг бол яг ерөнхийдөө улс төрийн тэг хүмүүсийн тэр үндэсний үзлийг бас дэвэрхэхийн тулд ашиглаж исэн нэг тийм юу гэд бас зарим судлаачид үздэг юм байл л те. За их британчуудын ингээ өдөр тутмын амьдралд ийм өөрчлөлтүүд гарч ийн те. Тэгвэл Европын холбооноос их Британи гарснаар
ямар ач холбогдолтой эсвэл сөрөг нөлөөтэй юм те. Яг энэ тал дээр та ярив. Европын холбооны хувьд болохоор Британи бол маш том бас том эдийн засаг болохоор бас их ер нь мөнгө их бас өгдөг байсан те. Тэр төлбөр нь бол өндөр байсан. Тийм болохоор одоо Европын холбоо бол одоо Британиг Европын холбооноос гарна гэхэд та нар үлдсэн бол зүгээр байсан юм а. Бид нар одоо Британиг явуулж байгаа боловч бид нар харамсаж байгаа гэсэн тийм мессеж өгж байгаа. Яалтчгүй одоо том улс те. Тэгээд тэр үүднээсээ бас тийм байгаа. Тэгэхээр Европын холбооны хувьд болохоор анх энэ нөгөө Brexit-тэй холбоотой худалдааны хилцээр хийхэд хоёр тал хэд хэдэн зүйл дээр яг нөгөө тохирч чадахгүй нэлээд удсан тийм тал байгаа. Тэрэн дээр болохоор далайн тэр те нөгөө загасчлалын тал дээр яаж тэрийгэ явуулах вэ гэдэг дээр тохиролцож чадахгүй байсан. Нөгөөх нь болохоор тэгш эрхийн зарчим гэдэг дээр их ярьж ирсэн л да. Тэр маань юу вэ гэхээр одоо жишээлбэл Британий компаниуд одоо Европын холбооноос гарчхаар зарим стандартыг мөрдөх нь одоо сулрангуудаа илүү их одоо хямдхнаар бүтээгдэхүүнийг ч юм үйлчилгээг нэвтрүүлээд Европын холбоон руу нийлүүлээд ингэнгүүт энэ маань бусад Европын холбооны улстай харьцуулахад шудраг бус байдлыг бий болгох вэ, шудраг бус өрсөлдөөн бий болох вэ гэдэг дээр Европын холбооноос их айжсэн. За тэгээд тэрэн дээр болохоор энэ хоёр эцэс дүндээ сая сүүлдээ 12 сард тохирч чадсан. Яаж тохирсон бэ гэхээр хэрв одоо жишээлбэл энийг яг энэ тухай бүрт нь бас тэ эргэж харах тийм нөхцөлтөөр жишээлбэл шудраг бус өрсөлдөө гэж айл нэг нь үзэхэд нөгөө улсанд одоо тэ хариу арга хэмжээ авах боломжтойгоор ингэж тохирсон байгаа даа. Тэгэхээр Европын холбооны хувьд болохоор тэр чөлөөт худалдаа гэдэг зүйлийг ер нь гол одоо тэ гол концепц нь байгаад байдаг. Тэгэхээр тэр маань ингээд нэг улсаар багасж гэн гэдэг нь ер нь бол тиймэрхүү сүрэг талтай байх гэж бодож байна. Тэгэхээр Европын холбооноос Их Британи гарснаар манай Монгол улсад яг ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдэг бас их сонирхол татчихлаа. Монгол улсын хувьд болохоор Британи бас Европын холбооноос гарахад шууд нөлөө харьцангуй бага л та. GSP Plus гэдэг Европын холбооны схем байдаг те. Тэр схемээр болохоор Монгол Европын холбоо руу экспорт хийхэд 7200 төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргахад ямар ч галийн татваргүй тэгж экспортлох боломжтой байдаг. Гэхдээ Монгол улсын хувьд Европын холбоо руу гаргадаг тэр бүтээгдэхүүний нэр төрөл бол бага байгаа. 20 хүрэхгүй 15 6 орчим байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол одоо Британи руу экспортлоход яг энэ схем байхгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр шууд одоо энэ маань шууд яг хэсэгтээ бол муу нөлөө үзүүлж магадгүй. Манай Монголын компаниуд донд одоо ноос ноолуур бүтээгдэхүүн ер нь Британи руу гаргадаг те экспортлдог компаниуд зөндөө байдаг. Тэгвэл явандаа бол энэ эсэргээрээ сайн талтай байж магадгүй. Яагаад вэ гэхээр Британийн хувьд болохоор Европын холбоотойгоо бас чөлөөт худалдааны хилцээр хийлээ. Дараа нь одоо дэлхийн бусад улс орнуудтай бас чөлөөт худалдааны хилцээр хийн гэсэн тийм бодолтой байгаа даа. Тэгэхээр эсэргээрээ илүү таатай нөхцөлтэй тийм хилцээр Британтай хийчүүл одоо бидэрт заавал тийм сүргээр нөлөөлөхгүй байх магадaltaй л да. Энэ тал дээр та бас Их Британи Монгол хоёр улсын харилцааны талаар бас тайлбар өгөөч. Тийм Британи бол Монгол улсын хувьд бол улс төрийн хувьд бол бас нэлээд том тийм одоо нөлөөг үзүүлж исэн тийм улс байгаа. Яагаад тэгж хэлж байгаа гэхээр 1963 онд те манайхыг одоо манайхтай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс байдаг. Тэгээд тэр тал дээр ч гэсэн ер нь бол одоо жишээлбэл манайхыг ингэж анх тусгаар тогтнолсон улс гэдгийг ингээд барууны орон зөвшөөрнө гэдэг чих том үйл явдал болж ирсэн. За тэрнээс хойш одоо өнөөдрийн байдлаар манай Британи Монголын харилцаа ямар төвшөнд байгаа гэхээр ер нь бол аль улс бол
арчс улс, манай арчлыг бол анханаас нь дэмжсэн улс төрийн хувьд бол тийм улс байгаа. Тэрнээс гадна худалдаа хөрөнгө оруулалтын хувьд за оюутлогын хувьд бол оюутлогоо чинь болохоор Rio Tinto бол Англи, Австралийн хамтарсан юм компани байж байгаа. Тэгэхээр одоо маш том хөрөнгө оруулагч мөн үү гэвэл мөн. Үүнийгээ дагаад бас Британийн компаниуд одоо үйлчилгээний салбарт тэгээд тоног төхөөрөмжийн салбарт гэх мэт олон худалдаа хөрөнгө оруулалтууд наашаа цаашаа бас явж байгаа. Яг нь манай хувьд болохоор Британи руу экспортын тоо бол 30-аас одоо манай хувьд бол Британи руу жилд одоо жишээлбэл 2019 онд 290 хэдэн сая долларын экспорт хийсэн байгаа. Энэ бол маш том тоо. Гэхдээ яг нь энэ бол алтыг одоо алт орцсон байгаа л да. Тэгэхээр тэр маань Британаас бол Монголд бол маш их одоо тоног төхөөрөмжүүд уул уурхайтай холбоотой янз бүрийн дэвшилт технологиуд бас их орж ирдэг. Жилийн одоо жишээлбэл 30-аад сая долларын импорт Британаас орж ирдэг байж байгаа. За Brexit-ийн талаар ярихаар Европ холбооны задрал үүсч магадгүй гэсэн энэ сэдв бол хизээж орхигддгүй нэг сэдвтэй. Тэгэхээр та энэ дээр өөрөө судлаач хүний хувьд ер нь ямархуу таамаг дүгнэлт. Энэ дээр бол яг харин хэлэхэд хэцүү л дээ. Одоо зарим судлаач жишээлбэл за энэ маань ингээд эхнээсээ Европын холбоог задрах магадaltaй Brexit болох ч юм бэлүү, Grexit болох ч юм бэлүү гэнэ. Тэгээ явдаг. Тэгвэл ер нь бол яг Европын холбоо бол өстой зөндөө их нөө интеграцчлагдаад зөндөө олон ажил хийгдсэн. Миний бодлоор бол нэг тийм амархан одоо задраад байх тийм институт биш болов уу гэж бодож байна. Яг нийт одоо синергиэрээ ингээ бодоод үзэхээр жишээлбэл Европын холбоонд төлж байгаа тэр улс болгоны мөнгнөөс илүү их ашиг хүртэж байгаа тийм улсууд зөндөө байгаа. За яг илүү том ихээр мөнгө төлж байгаа улсууд жишээлбэл Герман ч юм уу те ингээл Итали, Франц гэл Британаас гадна одоо Британи гарцсан болохоор тэгэхээр тэр улсуудын хувьд болохоор бас авууштай юмнууд мэдээж байгаа болохоор тэгж байгаа бол гэж бодож байна л да. Тэгэхээр нэг тийм мүд одоо задрахгүй болов гэж бодож байна. Гэхдээ энэ Brexit-ийг яг ингээд бодоод үзэхээр бас их сонирхолтой. Ягаад тэгэхээр Британи болохоор дэлхийн том их гүрэн байсан, колони их гүрэн байсан. Анх чөлөөт худалдааны тэр одоо идеологийг дэлхийд даяар сурталчилж нэвтрүүлж явж байсан тий. Тэгээд одоо өөрөө ингээ гарчин гэдэг бол бас нэг жоохон парадокс ч юм уу тий. Нэг юм хүмүүс өөрснөө ингэчлээ гэж хэлэхээр тийм бас явдал болж байгаа л да. Тэгвэл мэдээж улс болгон өөрийн гэсэн тэр ашиг сонирхлыг дагна тий. Ашиг сонирхол нь хаана вэ? Жишээлбэл британчууд яг тухайн үедээ бид нар бол одоо тий Британи дотроо ингээд заавал Европын холбооны улсад байхгүйгээрээ илүү ашигтай гэж тооцсон байгаа гэдэг. Гэхдээ зөндөө их судлаачид яг энд байх Европын холбоонд байсан бол гарснараа одоо жишээлбэл 10 хэдэн жилийн дараа эдийн засгийн өсөлт нь одоо жишээ нь илүү байх боломжтой байсан. Тэр одоо нөгөө тооцооллоор болохоор 2%-аас бараг 9% хүртлийн алдагдaltaй байна. Эдэрт бол муугар нөлөөлнө гэж бас тооцож байгаа судлаачид байгаа. Их Британий дотоод бас хямрал юм асуудал байдаг тийм Шотланд бас тусгаар тогтнох гэж бас референдум явуулж исэн. Тэгэхээр Их Британий дотоод яг өөрсдийнх нь тэр улс төрийн ч юм уу тэр хил хязгаарын нөхцөл байдлаас яг энэ үеэр яригдсан баг л. Тийм Шотландын үндэсний намын хувьд болохоор Brexit-ийг бол эсэргүүцэжсэн. Brexit хэрэг гарвал бид нар дахиж референдум хийнэ гэж бас зарлж байсан тий. Тэгээд олон нийтийн асуулга Шотландд жишээлбэл явуулаад үзэхэд өмнө саяхан болсон референдумын дараа асуулгатай харьцуулахад Brexit болвол бид нар тусгаар тогтнох хэрэгтэй гэж үзсэн хүмүүс нь 5% нэмэгдсэн байж байгаа жишээ нэ тий. Тэгэхээр энэ маань яалтчгүй яг нөгөө Шотланд бас тусгаар тогтнолын төлөө дуурах нүггүй юу гэдэг маань бас нэг магадaltaй асуудал болчиход байгаа л да. За Уэльсийн хувьд болохоор бас өөрснөө тооцоолохдоо бид нар Brexit-ээс шалтгаалаад одоо бидэрт ашиггүй маа гэж бас үзсэн тийм судлаачд байгаа. Яагаад вэ гэхээр Уэльсийн хувьд болохоор Европын холбооноос татаас их авдаг байсан. Яг энэ дөрөв одоо Англи, Уэльс, Ирланд, Шотланд харьцуулахад Уэльсийн хувьд илүү их татаас нэг хүн ногдох тоогоор бол илүү их татаас авдаг байсан. Газар тариаланг дэмжих, бизнесийг дэмжих тал дээр
тийм мөнгө орж ирэх нь төлөхөөсөө илүү бага байсан гэх юм уу тий. Тэгэхээр Ирландын хувьд болохоор түрүүн хэлсэн Европын холбоотойгоо угаасаа нэг хэсэгтээ яг тэр хуулиараа бол явна. Тэгэхээр энэ маань дотор нь бас ингээд жоохон зөрчил үүсэх магадaltaй яг бол магадaltaй байх л та. Гэхдээ ер нь бол Brexit-ийн гадаад худалдааны эрэлцээр бол бодож яснаас илүү тийм эргээр явагдсан байгаа даа. Та түрүү хэллээ л дээ. Их Британи яг Европын холбоо нэгдээд 40 орчим жил авсан тий. Тэгээд эргээд өөрсдөө гарцсан. Европын холбоонд байх энэ хугацаанд Их Британи эдийн засгаа маш хүчрэг болгож чадсан гэж яг миний зүгээс л харж байгаа. Дэлхийд бараг 5 дугаарт орж ийн үү тий эдийн засгийнхаа хэмжээгээр. Тэгэхээр яг Европын холбооноос тусгаарлагдсанаар цаашдаа Их Британи яг эдийн засгаа энэ хүчрэг чигээр нь хадгалж явж чадах хэсэг асуудал яригдэн тий та түрүү яг яриад өнгөрсөн. Тэгэхээр ер нь бол яг Британий хувьд эдийн засгаараа ер нь дээгүүр ордог байсан тий зөвхөн Европын холбооноос шалтгаал болоод хүчрхэгчсэн гэвэл бас үгүй байх л гэж бодож байна л да. Тэгвэл ер нь бол Европын холбоо яасан бэ гэхээр тэднийд илүү их одоо давуу талуудыг бас зөндөө олгосон тий чөлөөт худалдаанаас ахуулаад улс төрийн илүү их одоо хилцээр хийсэн ч гэсэн Европын холбоогоор хийхэд илүү их жин дарддаг байсан ч юм уу тий. Тийм талууд байгаас яг судлаач дөрөв судлаачдын үзэж байгаа бол ерөнхийдөө явандаа эдийн засаг нь бол илүү сайн байж болох байсан юмыг одоо арай тэрийг бууруулчлаа. Зарим хүмүүс болохоор Британи өөрийнхөө нүүрлээ өөрснөө алгатчлаа гэж бас үзэж байгаа тийм хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр эдийн засагт бол сөрөг нөлөө үзүүлэх магадлалууд бол байна л да. Даяаршлын асуудал бас энэ дээр нэлээд чухал байр суурьтай бас судлаачдын өнцгөөс харагдах байх гэж би бодож байгаа байхгүй. Нэг хэсэг бол даяар шиндээ дэлхий бид нар нэг гэж ярьж исэн бол одоо магадгүй ковид гарснаар илүү одоо улс орон бүр ингээд хумигдаад таах шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ Brexit өөрөө даяаршилд ямар тийм нөлөө ч юм уу байр суурийг харуулж байгаа юм. Энэ бол яг миний хувьд юу гэж харддаг вэ гэхээр даяаршил гэдэг маань хичнээн бид нар зөндөө олон зүйл дээр даяаршаад нэг нэгнтэйгээ соёл ч юм уу тий эдийн засгийн тийм харилцаанд ороод илүү нээлттэй болж байгаа ч гэсэн бид нар бол хизээч яг одоо энэ бүх улсууд 200 гаруй улсууд нэг улс шиг байна гэж байхгүй юм шиг надад санагддаг л да. Яагаад вэ гэхээр улс болгон өөрийн гэсэн эрх ашгийг тий мөрдөн эрх ашгийг дагна өөрсөнд нь ашиггүй бол одоо жишээлбэл тарифтэй нөө гадаад худалдаанд хязгаарлалтууд хийн. Тэгээ энэ дээр бас яриад үзэхэд түрүүн би бас дурдсан шүү дээ нөө Британи ч юм уу Америк ч юм уу яг неолиберализм буюу тий чөлөөт худалдааг дэмждэг сурталчилдаг улсууд өөрснөө ямар байдаг вэ гэж харахаар тийм байдаггүй байхгүй тий. Жишээлбэл за ингээл янз бүрийн өөрснөө дотоодоо хамгаалах, дотоодын өөрсний бизнесээ хамгаалах бодлогууд зөндөл байж байгаа жишээ нь. Тэрэн дээр одоо дэлхийн худалдааны байгууллага дээр зөндөө их маргалдаан үүсэж идэг тий. Хөгжиж байгаа орнууд, хөгжөөгүй орнуудын хоорондын маргаан ингээл зөндөө байдаг тий. Хөгжөөгүй улсууд жишээлбэл за бид нар ингээд тий өөрснийхөө дандаа нөгөө түүхийн эдийг ингээд та нарт нийлүүлээд хямдханаар нийлүүлцдэг. Тэнгүүд одоо хөгжингүү улсууд нь түүхийн эдийг авахдаа жишээлбэл тарифгүйгээр авчаад тэгэнгүүтээ жишээлбэл эцсийн бүтээгдэхүүн гаргадангууд тэрэн дээр нь тариф тавьчихдаг тий гайлын татвар тавьчихдаг. Тэгэхээр юу вэ гэхээр тэр маань эсэргээрээ хөгжөөгүй улсууд жишээлбэл түүхийдэл ер нь экспортлоод байх тийм байдлаар ер нь дандаа ингэж байх юм уу гэдэг тийм маргаанууд игдчихсэн. Энэ дээр одоо жишээлбэл Британиг энтхийн тэр даавны үйлдвэрлэлийг манайхыг ер нь сүрүүлсэн гэж үздэг тийм судлаачд бас байдаг. Яагаад вэ гэхээр яг сая хэлсэн тэр юу те зүгээр нөгөө нэг тэр коттон ингээ гаргахаар яг тий татваргүйгээр гаргаад идэг. Тэгснээ яг ингээд бэлэн бүтээгдэхүүн болгохоор татвар тавьчихдаг байсан. Тэрнээс болоод энтхгүүд яасан бэ гэхээр өөрснийхөө тэр нөгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтгээ болцсон байгаа байхгүй. Нэг хэсэгтээ тий тэгээд тэрнээс болж бид нар ер нь их хохирсон гэж бас үздэг тий. Америкийг ч гэсэн жишээлбэл яг тэр дотоодын үйлсний үйлдвэрлэлээ хамгаалах тийм зөндөө олон бодлого явуулдаг. Ялангуяа газар тариалан тий гэх мэтчлэн одоо шүүмжлүүд бол асар их байдаг. Эндээс юу хэлэх гээд байгаа гэхээр яг үнэхээр тэр даяаршил
үнэхээр тий бидний бодож байгаа даяар чи яг нөгөө бүх юм ингээд яг адилхан байх юм тий ингээд чөлөөт худалдаа 100% чөлөөт байна уу гэвэл бас үгүй байгаа байхгүй. Тэрэн дээр яалтчгүй үндэсний үзэл гэдэг маань ерөөсөө л манай улс тий миний улс өөрийнхөө юмыг хамгаалах тийм эрх ашиг нь бол байсаар байсан гэсэн л үгэлтэй. Өнөөдөр миний урилгыг хүлээж аваад студид ирж Brexit-ийн талаар ярилцсан баярлалаа. За ингээд намайг уурж оролцуулсанд бас баярлалаа. Энэ 7 хоногийн Дэлхийн Монгол хөтөлбөр ээлж дугаараа хүргэлээ. Энэ 7 хоногийн дугаарт олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Зандаа оролцлоо. Дараагийн 7 хоногт эргээд уулзъя.